сорон зүйн орон талаар ярилцъя. За эхлээд сорон зүйн орон гэж үгүй сорон зүйн орны туйлууд, сорон зууд хоорондоо таталцах, түлхэлцэх, оромыг яаж хийх, оромгийн шин чанар болно. За сорон зүйн орон цахилгаан орон шиг бодитоор оршин байна. Бид нарт мэдэгдэхгүй, бид нар зөвхөн харилцсан үйлслэр л мэднэ. Цаас, төмөр, зис утас. За тэгэхдээ соронд төхүүлээд үз. Цаас зис утсыг татахгүй байгааг харж байна. За төмрийг татж байна. За тухайн бодисын сорон зүйн шин чанараас хамаарат зарим нь сайн татаад зарим нь татахгүй байна. Тэгээ дэлхийн өөрөө сорон зүйн оронтой. Энэ дэлхийн сорон зүйн орны хүчний шугам ингээд зураад үзүүлсэн байна. Дэлхийн сорон зүйн орныг ашиглаад зүг чиг болдог багжиг луужин гин. За сорон зүйн орны дагуу энэ сорон зүүн ингээд яг нэг зүгээ заана. За яг хойд зүгээ заахгүй ерөөдөө л хойд зүгээ заадаг гэсэн. Сорон зүйн орны хүчний шугам энэ байна. Хойд өмнөд гэсэн хоёр туйлтай байна. Хойд туйлаас гараад өмнөд туйл дээрээ ирсэн ийм битүү шугамуд байна. За дэлхийн хойд туйл, сорон зүйн орны хойд туйл хоёр хоорондоо зөрдөг, өөрөөр хэлбэл эсрэгээр байдаг гэсэн. Цахилгаан оронтой харьцуулаад үзье. За цахилгаан орны хүчний шугам дээр нэмэх хасах гэсэн хоёрхан төрлийн цэник байна. Нэмгээс гараад хасах дээр очино. Эсрэг цэник байх юм бол таталцсан, ижил цэник байх юм бол түлхэлцэн нэвчсэн. За сорон зүйн орны цахилгаан орноос нэг ялгаатай ямар ч сорон зүйн дотор өмнөд хойд туйл нь хамт байж байна. За хойд туйлаас гараад өмнөд туйл дээр очисон битүү шугамуд байна. За бүгдээр хоёр соронд нэгэндээ яаж харилцан үйлсэж байгаа хэлбэрийн туршилт хийж үзье. Бичиг хэргийн дэлгүүрээс юм хоёр сорон заавад туршаад үзээрэй. За эргүүлээд тавь. Нэгнийгээ татна. Эсвэл нэгнийгээ түлхнэ. Хоёулаа хойд туйлаар байх юм бол нэгнийгээ түлхнэ. Хоёулаа өмнөд туйлаар байх юм бол нэгнийгээ бас түлхнэ. Өмнөд хойд байх юм бол татна. Эсрэг туйлууд байх юм бол нэгнийгээ татна. Өмнөд хойд өмнөд учраас энэ хоёр нь нэгнийгээ татна. За оромын тодорхойлолт бол их амархан цахилгаан энергийг сорон зүйн орон хэлбэрээр хадгалдаг элемент. За оромыг энэ оромоор гүйдэлгүүлэх юм бол энэ бол сорон зүйн шин чанартай болно. Өөрөөр хэлбэл оромыг соронцтой адилхан нөлөө үзүүлдэг гэсэн. За оромыг хялбархан хийж болно. Дамжуулагч утас, төмөр, хадаас. За тэгээд төмөр хадаасан дээр утсаа орооч. Төмөр хадаасыг бол зүрхвч гэж нэрлэнэ. За төмөр хадаас байхгүй бол зүгээр төмөр савх, сэрээч юм ингээд аваад орооч. Ингээд биднээс хялбархан оромгийг дамжуулагч утас болон төмөр зүрхвч ашиглаад хийж болно. 1.5 вольт батарейгаар хүчтэй холбоод гүйдэлгүйх юм бол ором өмнөөс соронцтой адилхан болж сорон зүйн шин чанартай зүйлсийг татнаа. Оромоор гүйдэлгүүлэх юм бол оромог маань соронцтой адилхан бол. Оромгийг бол амьдрал маш өргө ашиглана. За хамгийн эхнийх нь бол сүүлийн электрон удирдлагатай орцны хаалгууд байна. Оромоор гүйдэлгүүлгээд сорон зүйн орон үүсгээд тэр сорон зүйн хаалгаа татаад хаалгаа түүчнэ. За дараа нь нэрлээ. Үйлдвэрүүдэд том хүчин чадалтай ангууд удирдахад нэрлээг ашиглана. Мотор байна. За тухайн оромгийн хэлбэр хэмжээ хийцээс хамаарч тогтмол байдаг физик хэмжтгүүнийг индүгцлэл гэнэ. За энэ зүгцлэл тухайн материалын зүрхвч, талбай, урт, орооцын тоонос хэрхэн хамаархыг бүгдээрээ туршилтаар авч үзье. Оромод гүйдэл өгөх юм бол сорон зүйн шин чанартай болно. Голын дүмийн зүрхвчийг авчээ. Зүрхвчийг аваад төмөрлөгөө төхөөлөх юм бол татахгүй байна. Өөрөөр хэлбэл зүрхвчгүй болох юм бол сорон зүйн шин чанар нь мууддаг. Төмөр зүрхвчтэй байх, зүрхвчгүй буюу голд нь агаар байх юм бол сорон зүйн шин чанар нь муудаад татахгүй байна гэсэн. Оромгоос батарейн салгаад гүйдэлгүйхээ боловч энэ үед юу болох вэ? За ингээд лед рүүгээ төхөөлөд үзье. Татж байгаа. Гүйдэлгүйхгүй байгаа ч гэсэн сорон зүйн шин чанараа хадгалж байгаа. Хадгалсан цахилгаан энергийн хүчээрээ энэ төмрийг татж байгаа гэсэн үг. Орооцын тоноос хэрхэн хамаархыг авч үзье. Олон ороосон цөөхөн ороос цөөхөн ороохтой бүр цөөхөн буюу нэгхэн орооцтой хийцэн гэж үзье. За ингэ нэг орооцтой бүр орооцгүй татаад тэнэлэгчих юм бол ямар нэгэн сорон зүйн шин чанар. Тэгэхээр орооцын тоо их байх юм бол сорон зүйн шин чанар нь сайн гэсэн. Дараагийн нэг параметр бол хөндлөн огтлолын талбай. Ингээд ийм бүдүү ороосон, ингээд нарийнхан ороосон гэж. Бүдүү ороох юм бол энүүгээр нэвтрэх сорон зүйн орны хэмжээ их байна. Тэгэхээр индүгцэл буюу сорон зүйн шин чанар сайн байна. Нарийнхан бол нэвтрэх сорон зүйн орны хэмжээ бага байна. Тэгэхээр индүгцэл буюу сорон зүйн шин чанар нь бага болно гэсэн.
Ороодсын урт энэ хоёр хооронд энэ нэг нь урт нэг нь богинохон бай. За аль нь их нөлөөлөх вэ? За энийг бүр уртсаад бүр ингээд уртсгаад татаад ороодсоо тоо нэг татаад авах юм бол энэ мас үлдээвлээ утас болоод ямар нэгэн соронзон шин чанаргүй болно. За эдгээрийгөө бүгдээрээ томьёо хэлбэрээр хөвчүүлээ. Мю гэдэг бол соронзон шин чанарыг илэрхийлсэн физик хэмжигтэн. Энийг бол физик хэмжээд олцсон. Зүрхөвчтэй буюу төмөртэй байх юм бол сайн, зүрхөвчгүй буюу агаартай байх юм бол муу, ороодсын тоо их байх юм бол сайн индукцэл сайтай байна. А буюу хөндлөн огтлын талбай их бол индукцэл эл буюу ороомгийн уртаас буруу хамаарна. Урт байх тусам энэний индукцэл нь багасдаг гэсэн. За нэгжинд бол генри гэдэг нь бол хүний нэрээр нэрлсэн. Тэгэхээр товчилж бичихтэй томор үуч. Мотор. За бүгдээрээ ийм соронз дахиад ийм ороомг. За ингээд ороомг аваад өөрөөсөө утсаар ороодч болно. Ороодсон ороомгоо энэ дээрээ тавьчих. Энэ хоёр төмөрөн дээр тавьж байгаа гэсэн үг. За энэ хоёр төмөр байгаа. Энэ хоёр төмөртөө 1.5 вольтоор хүчлэгөө. Ороомгт хүчлэгөөд гүйдэл гүөх юм бол ороомг маань соронзтой болно. Доод соронз нь дээр байгаа ороомгийн соронзон оронтой харилцан үйлчлэнэ. Тэгээд татаж түлхээд энэ ороомгийг маань эргэлдэх хөдөлгөөнд оруулна. За ингээд ороомг маань тасралтгүй эргэнэ. Энэ бол цахилгаан энергийг механик энерги болгох, механик энергийг цахилгаан энерги болгох үндсэн зарчим хялбар мотор гэсэн үг. За бүгдээрээ энийг хялбархнаар хийгээд үзэж болно. Ороомг, соронз, хуруу батарей ашиглаад гэртээ хийж үзээр. Моторонд хүчтлөгч. Тэгэх юм бол мотор эргэнэ. Эсрэгээр туйлын солиод өгөх юм бол чиглэл нь өөрчлөгдөнө. Энэ бол тогтмол хүчтлийн мотор. За тэгвэл мотороо аваад асаагуураас авсан ледтэй холбочих юм. Ледтэй холбоод эргүүлэх юм бол лед маань асж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл маань механик хөдөлгөөнийг цахилгаан энерги болгоод ледийг асаана. Эсрэгээр энд нь хүчлөх юм бол цахилгаан энергийг механик хөдөлгөөн болгож хувиргаж байгаа гэсэн. Сая ярьсан маань механик хөдөлгөөн гэдэг маань механик энергийг энийг цахилгаан энерги болгож хувиргана. Эсрэгээр цахилгаан энергийг механик энерги болгож хувиргана. Соронзон орон туйлтай хойд туйл, өмнөд туйл гэж байгаа. Ижил туйлуудаараа түлхэлцэн, эсрэг туйлуудаараа таталцсан. За ороомгоор гүйдэл гүөх юм бол соромж олно. Тухайн ороомгийн физик шин чанарыг илэрхийлсэн параметрийг индукцлэл гин. За индукцл нь мю буюу тухайн бодисын соронзон шин чанар, ороодсын тоо, хөндлөн огтлын талбай. Тэгээд таас нь хамаарна. Моторын гол үндсэн үүрэг нь юу гэхээр цахилгаан энергийг механик энерги болгоно. Механик энергийг цахилгаан энерги болгож хувиргана. За гэртээ хялбар утас хадаас ашиглаад ороомг хийж үзье. Дахиад соронз утас хадаас ашиглаад мотор хийж үзье.